Хай, болроо бүгдээрээ сайн сууж байсан уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бүгдээрээ өнгөрсөн удаагийн Баян болох хурдны зам гэсэн номны 2 дугаар бүлгийг хамтдаа хүлээж авах болно. За тэгээд өнөөдөр ч гэсэн бас л та бүхнийхээ өмнө онцлогынхаа уцтайгаа сууж Солонгост одоо 11 цаг болж байна шинэ. Тэгээд бүгдээрээ хамтдаа шүн болж байгаа ч гэсэн онлайн бук клуб эхэлцгээе. За шууд бүгдээрээ ном руу гарцгаая. Өнгөрсөн хичээлээр бүгдээрээ энэ ном дээр 3 аялагчийн тухай сурсан. Тэгээ нэг нь болохоор явган үний замаар аялагч ядуу төвшний хүмүүсийг хэлжсэн. Хоёрт нь болохоор энгийн замаар аялагч гээд дунд төвшинтэй хүмүүсийг хэлжсэн. Өнөөдөр хурдны замаар аялагчийн тухай үзэх болно. Хурдны замаар аялагч нь болохоор яг баян хүмүүсийн тухай хэлсэн байсан. Тэгээд хурдны замаар аялагч хэрхэн бодож сандаг, хэрхэн ямар зарчмын дагуу амьдардаг гэдгийг хамтдаа суралцах болно. Баялаг бол ганц үйл явдлаас болж бий болдоггүй. Тэгээд өөрийн хүчээр баяцсан бүх чинэлэг хүмүүс маш төлөвлөгөөний дагуу боловсруулсан процессын дагуу баяцсан байдгийг гарсан байсан. Тэгээд тэд баяжих ингээд төгс томьёотой байдаг бөгөөд үүнийг хэрхэн үр дүнтэй ашиглахаа мэддэг гэж гарсан. Тэгэхээр баялаг бол ганц үйл явдлаас биш, маш урт хугацааны тийм процессээс үүсдэг. Тэгээд маш их нарийн төлөвлөгөөний дагуу бий болдог болохоор бид нар ч маш тийм өргөн урт хугацааны процесс гэдгийг мэдээд яг түүнтэй адилхан маш их нарийн төлөвлөгөөний дагуу ингээд баг багаар ахаад явах юм бол бид нар ч гэсэн тэнд баяжиж болно тэгэж ойлгож болохоор байсан. За тэгээд энэ ном дээр болохоор хурдны замаар аялагчийн 5 зарчим гэсэн. Баян хүмүүс бизнес эрхлэхдээ ч юм уу ажил эрхлэхдээ яг ийм дарга 5 зарчмаар ажиллаа явуулдаг гэж гарсан байсан. Тэгээд энэ 5 зарчмын тухай хамтдаа суралцгаая. Нэгт нь болохоор хэрэгцээний зарчим need, хоёрт нь нэвтрэх зарчим entry, гуравт нь хяналтын зарчим control, дөрөвт нь өргөн хүрээний зарчим scale, тавт нь time гэж цагийн зарчим байсан. За нэг бүрчлэн бүгдээр хамтдаа үздэг. Нэгт нь болохоор хэрэгцээний зарчим байгаа. Тэгээ ямар нэгэн бизнес эрхлэхдээ хүмүүсийн хэрэгцээг хангах бизнес хүмүүсийн үн цэнийг хангадаг тийм бизнес бол амжилтанд хүрдэг гэж гарсан байсан. Тэгээд хүмүүсийн асуудлыг шийдэж байгаа бизнес л яг амжилтанд хүрэх боломжтой. Ямар нэгэн бизнес эрхлэхдээ, ямар нэгэн ажил эрхлэхдээ хүмүүст хэрхэн туслах вэ? Мөн түүнээс юу олж болох вэ? Хүмүүсийн асуудлыг шийдэж чадчих юм уу? Мөн амьдрал тусалж чадчих юм уу? Тэгээд хүмүүсийн мөнгийг хэмнэж өгдөг үү? Эсвэл өмнөөс сурах зүйл байна уу? Дараа нь ямар нэг зүйлийг мэдрүүлж байна уу гэсэн тийм асуултын дагуу хариулаад явах юм бол бүгдэн дээр нь yes гэдэг юм бол үнэхээр миний хийх байгаа ажил, бидний хийх байгаа тэр бизнес байна. Хэрэгцээний зарчим тэнцэж байна гэж ойлгож болно. Хамгийн чухал зүйл нь болохоор яагаад хэрэгцээний зарчмын дагуу бизнесаа явагдах хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр бид нар бизнес хийхээр заавал ингээд өөрөө баялна гэсэн бодолтойгоор тэг өөрөө яг мөнгө олно гэсэн тийм зорилготойгоор бизнес эрхлэх гэж боддог. Харин хамгийн тийм амжилтанд хүрдэг бизнес бол хүмүүсийн хэрэгцээг хангах. Хувь хүний хэрэгцээг хангах биш, хүмүүсийн хэрэгцээг, хүмүүсийн одоо дутуу байгаа зүйл, хэрэгтэй байгаа зүйлийг хангах нь бизнесийн гол зорилго болох юм бол амжилтанд хүрнэ гэж гарсан байсан. Мөнгө бол хувиач хүмүүст татагддаггүй. Тэгээд асуудлыг шийддэг хүнд мөнгө татдаг. Хэрэгцээг хангаж үн цэнийг бий болгодог хүмүүст мөнгө татдаг гэж гарсан байсан. Олон хүмүүсийн хэрэгцээг шийдвэрлэх боломжтой, эсвэл ноцтой хэрэгцээг шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Нөлөө үзүүлж үн цэнийг өгөх үед мөнгө танд ирдэг. Өөрийнхөө ертөнцөөс гарч эргэн тойрны харж хувиа хичээхээ болж хүн төрөлхтний асуудлыг шийдхийг хичээ. Яг энэ хэсгээр айгүй олон зүйлийг ойлгож авсан. Бид нар бизнес хийхээр заавал өөрөө баяжих аргуудаа бодож ирэл хүмүүс яг юу хүсдэг, хүмүүст юу хэрэгтэй байгааг нь маш бага харагддаг. Харин хамгийн түрүүнд хүмүүс дээр хараагаа төвлөрүүлээд ямар нэгэн ажил, ямар нэгэн бизнес эрхлэх хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан байгаа. Хүмүүс рүү хандахдаа ямар хүмүүсийн хэрэгцээг хангах вэ гэдэг чек-лист байсан. Тэгээд энэ чек-листийг та бүхэнтэй хэлцүүлье. Сайхан мэдрэмж төрүүл, сургаж боловсруул, асуудлыг шийдэж өг, гадаад төрхийг нь хөгжүүлж өг. Жишээлбэл эрүүл мэнд, хоол тэжээл, хувцас нүүр будалт гэх мэт. Аюулгүй байдлыг хангах, орон сууц юм уу, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм эрүүл мэндийн талаар. Эерэг сэтгэл хөдлөлийг өдөө, хайр, аз жаргал, инээд, итгэл гэх мэт. За дараа нь болохоор үндсэн хэрэгцээ одоо хоол хүнс ч юм уу те биологийн хэрэгцээг нь хангах. Дараа нь амьдралыг ингээд хөнгөвчилж өгч гэнэ үү гэдэг дээр хөвчлэн одоо технологи те техник технологиор дамжуулж хөнгөвчилж өгдөг те мөрөөдөл итгэл найдварыг төрүүлэх гэсэн юмсан. Миний бизнес яг энэ чек-листүүдийг яг нэгт нь хамаарагдаж байна гэдгийг бас шалгах боломжтой байсан. Тэгээд миний яг
хуваараа эрхлүүлж байгаа бизнесүүдийн маань нэг нь болохоор би онлайн шопинг хийдэг. Тэгээд онлайн шопинг маань болохоор янз бүрийн бараа ингээд зардаг л та. Эрүүл мэнд хүмүүст хэрэгтэй тийм одоо хувцас ч юм уу те хоол хийжэл эрүүл мэнд гэсэн тийм зүйлүүдийг хүмүүсийн одоо аюулгүй байдлыг хангах боломжтой мөн гадаад төрхийг хөгжүүлэх боломжтой бас сайхан мэдрэмжийг төрүүлэх боломжтой гэсэн тийм хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа бизнес мөн үү биш үү гэдгийг яг ингэж энэ чеклистээс шалгах боломжтой байсан. Тэгээд хоёр дахь зарчим нь болохоор нэвтрэх зарчим. Нэвтрэх саад бага байх тусам өрсөлдөөн улам ширүүч зам нь нууцдаг гэж гарсан байсан. Нэвтрэх саад багтай бизнесүүд хяналтаа алдаж зах зээлийг уналтанд оруулдаг гэж гарсан байсан. Тэгээ шилдэг байснаар нэвтрэх саадыг өндөрсгөх хэрэгтэй. Нэвтрэх саадтай байх тусам сайн болж таарж байгаа байхгүй юу? Яг тэгвэл ямар нэг нэвтрэх саадгүй ингээл хүн болгон хийх боломжтой бизнес хийх юм бол өрсөлдөх чадвар байх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр нэвтрэх саад багтай байх тусам хүн болгон хийх боломжтой байх тусам ингээд бизнесүүд нь хяналтаа алдаад зах зээлийн өндлөлтөнд оруулдаг гэж байсан. Тэгэхээр яг хүн болгоны хийгээд байдгүй нэвтрэх саад өндөртэй тийм бизнесийг олж хийх нь маш чухал юм байна гэдгийг эндээс ойлгож авсан. Гуравт нь хяналтын зарчим контрол. Өөрсдийн брендийг хөгжүүлж, өөрийн брэндтэй хөрөнгө оруулалт хийдгээ. Хэрэв та өөрөө ингээд өөрийнхөө системийг контролдож чадах юм бол өөрсдийнхээ брендийг ингээд байнгын хөгжүүлээд хөрөнгө оруулалт хийх боломжтой болгоо гэсэн үг. Өөрийн систем тэр брендийг хэрвээ би өөрөө хянаж чадахгүй байх юм бол яг юу ч хянахгүй байдагтай адилхан юм аа. Жишээлбэл ажилчин захирал хоёр ч маш олон тийм контрол хийх зүйлүүд маш өөр байгаа шүү дээ. Захирал бол бүх зүйлийг контролдох боломжтой. Өөрийнхөө ажлаа контрол хийх боломжтой хахад ажилчин бол яг ингээд энийх үндэ л яг өөрийнхөө хариуцж байгаа тэр ажлыг контрол хийх боломжтой. Хяналтаа өөр дээр нь байх хэрэгтэй. Бизнесээ хянаж байгаа тэр контрол нь өөрт байх хэрэгтэй. Ажилчин байхаас илүү өөрийнхөө бизнесийг эрхлүүлээд өөрийнхөө эрхэлж байгаа тэр ажлаа хянах тэр эрх нь надад байх хэрэгтэй байна гэдгийг энэ хэсгээр ойлгуулж өгсөн байгаа. Дөрөвт нь болохоор өргөн хүрээний зарчим скейл байгаа. Мэдээж миний хийж байгаа бизнес маань маш цөөхөн хүмүүс рүү хандсан байх юм бол амжилтанд хүрэх юм уу эсвэл хөдөлгөөн орлого орох нь бага байх болно. Тийм болохоор мэдээж зэрэг миний эрхэлж байгаа бизнес маань маш олон хүмүүсийг хамраад маш олон хүмүүсийн хэрэгцээг хангаж амжилтанд хүрэх боломжтой гэсэн тийм агуулгатай байсан. Тэгээд хамгийн сүүлд нь цагийн зарчим байгаа. За цагийн зарчим нь миний эрхэлж байгаа энэ бизнес маань надгүйгээр эргэлдэж болохоор хангалттай санаа. Би өөрийнхөө маш их цаг зайг зарцуулахгүй байсан ч гэсэн энэ бизнес маань өөрөө эргэлдэх тийм чадвартай юу гэдгийг асууж үзэх хэрэгтэй гэсэн байсан. Тэгээд би өөрөө бүр ингээд өдрийн 12 цагийг ингээд зарцуулаад тэр бизнестэй оруулах юм бол цагийн зарчимаас зөрчиж ин гэсэн бага цаг оруулсан ч гэсэн маш өндөр үр дүнтэй бизнесээ эргэлдүүлэх хэрэгтэй. Тэгж чадтал нь системжүүлэх хэрэгтэй. Эсвэл өөрөө маш олон их цаг энэ ажилдаа зарцуулах хэрэгтэй юм бол хүний нөөцийг ашиглаач болоо те хүмүүсийг ажилд аваач болоо маш бага цагийг энэ ажилдаа зарцуулах. Мэдээж нэрийг сэрүүн байгаа 12 цаг бүх цагийг бизнестэй зарцуулах юм бол яг хөдөлгөөн хүрэх боломжтой ч гэсэн яг цагийн зарчмын дагуу бол тийм зөв арга бол биш гэж энэ ном дээр гарсан байсан. За тэгээд энэ 5 зарчмаа базаад хэлэх юм бол ашиггүй бизнес хөрөнгө оруулах хэрэггүй. Ашиггүй гэдэг нь хүмүүст ашиггүй те хүмүүст ямар нэгэн хэрэгцээг хангаагүй тийм бизнесийг бол хөрөнгө оруулах хэрэггүй хийх хэрэггүй гэж гарсан. Тэгээд мөнгөөр цагаа бүү солио. Одоо цагийн зарчим байгаа тийм. Тэр цагаа заавал мөнгөөр сольдог гэж бодоол тийм. Нэг цаг ажлын түүрээ баяжна гэсэн тийм бодолтойгоор амьдардаг. Харин тэр бол зөв биш ээ. Харин мөнгөө цаг бол хамгийн үнцэнтэй учраас цагаа бол мөнгөөр битгий солио. Тэгэхээр өөрийнх нь бизнестэй бага цаг оруулах боломжтойгоор тийм системийг бий болох хэрэгтэй гэж гарсан. Хязгаарлагдмал хэмжээгээр бизнес бүхий цөөн тоонд ингээд баригдсан хязгаарлагдсан тийм бизнес битгий хийгээрэй гэж зөвлөсөн байсан. Тэгээ дээрэс нь хяналтаа бүү орхио. Энэ хяналт гэдэг хэсгээр нь болохоор бид дөрөв хийсэнчлэн ямар нэгэн бизнес эрхлэхэд би өөрөө тэр хяналтыг ингээд гартаа оруулаад тэгээ ямар нэгэн хяналтанд орохоос илүү өөрөө бүх тэр бизнесийн системийг тэ процесс өөрийнхөө хяналтанд оруулах хэрэгтэй гэсэн. Бизнес эрхлэн нэг удаагийн арга хэмжээ биш процесс юм аа. За дараа нь эрдэнэ замаар аялах гэсэн байна. Ямар бизнес эрхэлдэг, ямар аргаар мөнгө олох боломжтой вэ гэсэн тийм мөнгөний модны 5 үүрэг гэсэн тийм 5 үүрийг танилцуулж гисэн байгаа. Тэр үүрийг бас та бүхэнд танилцуулж өгье. За нэгт нь болохоор түрээсийн систем, хоёрт нь компьютерийн систем, гуравт нь контент систем, дөрөвт нь түгээлтийн систем, тавт нь хүний нөөцийн систем гэж энэ 5 системийн тухай гарсан. Энэ 5 төрлийн системд байгаа энэ бизнесүүдийг хийснээр байж боломжтой гэсэн тийм аргуудыг заасан. Жишээлх юм бол түрээсийн системд нь болохоор
үйл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, одоо ямар нэгэн эрхийг патентийг ингээд өөрөө тусгай зөвшөөрөлтэйгээр өгөх ч юм уу түүнээсээ ашиг олох. Төрийн системээр дамжуулж бас ашиг олох боломжтой. Хоёрт нь болохоор компьютерийн систем. Тэгээд интернет одоо техник хангамж юм уу, програм хангамж, ямар нэгэн програмыг өөрөө зохиогч юм, ямар нэгэн техник технологиг хөгжүүлээд түүгээрээ бас хөнгө олох боломжтой гэж гарсан байсан. Гуравт нь болохоор контент систем байна. Тэгээд контент систем болохоор ном бичих юм, блог хөтлөх юм уу, сэтгүүл гаргах юм уу тэгээд одоо миний одоо хэрэглэж байгаа YouTube channel ч гэсэн бас контент системд орно. Контент гаргадаг хүмүүс маш басан шүү дээ түүгээрээ дамжуулан бас бизнес хийгээд түүгээрээ дамжуулан бас орлого олох боломжтой гэж гарсан байсан. За дараа нь болохоор түгээлтийн систем, хоолны газрын франчайз ч юм уу чейн ч юм уу, эсвэл сүлжээ ба телевизийн одоо маркетинг ч юм уу энэ аргуудаар бас бизнес эрхлэх боломжтой. За тавт нь болохоор мэдээж хүний нөөцийн систем. Миний хамгийн анхаарал ингээд хандуулаад байгаа зүйл нь болохоор контент систем байсан. Контент систем маань болохоор яг одоогийн миний ингээд нөхцөл байдалд хамгийн эрхлэх боломжтой тийм бизнес байсан. Тэгээд контент системийн давуу тал нь болохоор хөрөнгөгүй, одоо ямар нэгэн эд баялаггүй, эсвэл офисгүй, ялцчинггүй байсан ч гэсэн хийх боломжтой. Ингээд наад чи гэртээ орой суугаад шөнө ингээд хийх боломжтой тийм контент бизнес байгаа байхгүй. Тэгээд ашиг тусна гэхээр насан туршийн орлого олох боломжтой. Яг тэгээд контент гэдэг маань өөрөө интернет дээр хадгалагдсаар байгаад тэгээд хүмүүс намайг унтчих үуч гэсэн өөрсдөө хүссэн цагтаа ингээд үзээд явах боломжтой болохоор насан туршийн орлого авах боломжтой. Хүүгийн эрх чөлөөг яг өнөөдөртөө бол яг ямар нэгэн орлого авахгүй газар хизээ нэг цагт ямар нэгэн орлоготой болно гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь өөрийгөө таниулах боломжтой. Тэгээд өөрийнхөө авьяас эндвлэх боломжтой. Тийм боломж ихтэй бизнес гэж харж байгаа юм билээ. Тэгээд нөлөөлөл нь гэхээр хязгааргүй хэрний хяналттай нөлөө гэж гарсан байсан. Тэгээд хязгааргүй одоо интернет дээр тавигдж байгаа контент бизнесүүдийн хувьд ямар нэгэн хязгаарлагдмал биш байгаа. Бизнес нь болохоор өөрийн бизнестэй хуваараа хөдөлмөр эрхлээд тэгээд корпорац байгуулах. Тийм хэлбэртэйгээр энэ контент бизнесийн өрнөж байдаг. За тэгээд хамгийн сүүлд нь баян аудын сургамж энэ тухай 5 хүнд хүргээд дуусгуулна. 5 төрлийн бизнестэй 5 төрлийн бас зарчмын тухай сурсан. Чухалчлаа баян болох гол зарчим нь гэхээр яг ямар ч бизнес хийдэгч бай тэг юу ч хийдэг байсан. Одоо ямар нэгэн зүйлийг хэрэглэхээс илүү үйлдвэрлэхэд анхаар гэж гарсан байсан. Тэгээ би яг энэ хэсгийг уншиж байгаа. Контент тал дээр ч гэсэн бид нар маш их олон контентийг өдөр болгон ингээд үздэг. Тэгээд Facebook пэйж дээр, YouTube пэйж дээр ингээд маш олон контент ихсэн байгаа нийгэмд амьдарч байгаа. Тэгээд энэ үед бид нар ингээд бүх контентуудыг өөртөө шингээгээл байхаас илүү үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Би контентийг үзээд ингээд хэрэглээд сууж идэг хүн биш. Контентийг харин үйлдвэрлэдэг, контентийг хийдэг тийм хүн болох хэрэгтэй. Яг тэгэхээр бид сэтгэлгээгээ олонх гэдэг нь одоо хэрэглэгчийн сэтгэлгээгээс гараад цөөн гэдэг нь үйлдвэрлэгчийн тэр сэтгэлгээ рүү шилжиж орох хэрэгтэй гэж гарсан байсан. Эхлээд үйлдвэрлэгч, дараа нь хэрэглэгч байг. Яг миний энэ номыг уншаад бодол санаа маань өөрчлөгдсөн зүйл маань гэхээр Facebook ухах ч юм уу тийм маш их цаг зарцуулдаг байсан хэрэггүй контентуудыг хэрэглэж одоо тэ өөрийнхөө бодол санаанд цагаа өнгөрүүлсэн бүх цагаа ингээд шууд таслаад дансгэлж яг энэ контентууд хэрэгэлдэг хүн биш те би харин үйлдвэрлэгч байх хэрэгтэй байна. Өөрхийн контентыг гаргадаг тийм хүн байх хэрэгтэй байна гэдгийг яг ойлгоод тэгээд яг контент бизнес гэдэг дээр маш тийм өөрхийн фокусыг ингээд хандуулсан байгаа юм л те. Үйлдвэрлэгчид баяжиж, хэрэглэгчид ядуурдаг гэж гарсан байна. Ямар нэгэн бүтээгдэхүүн дээр ч гэсэн бид нар байнга амьдралдаа хэрэглэж яадаг тийм. Харин бид нар хэрэглээний тэр өөрийнхөө зуршлаасаа гараад ямар зүйлийг би үйлдвэрлэх боломжтой вэ гэсэн бодолд фокусаа хандуулах юм бол илүү амжилтанд хүрэх боломжтой гэж гарсан байсан. Та үйлдвэрлэгчдийн талд амьдрахын тулд бизнес эрхлэгч, шинийг санаачлагч байх ёстой гэж гарсан байсан. Би яг үйлдвэрлэх хийж бүтээн гэсэн тийм бодолтой амьдрахын тулд байнга шинийг санаачлаад байнга шин зүйлийг хийгээд шин алхам хийх байр суурин дээр очих хэрэгтэй байна гэдгийг энэ ном дээр чухалчилж гарсан байгаа. Шинжлэгч, алсын хараатай бүтээгч байгаарай гэж гарсан. Дээрээс нь та бизнес эхлүүлээд дэлхийд үн цэнтэй зүйлийг өгөх ёстой гэж гарсан. Та цаг хугацаа мөнгө хийдэг гэсэн хэвшмэл ойлголтоос ангижрах хэрэгтэй. Өөрийнхөө өдөр болгоныг өөрийнхөө цаг болгоныг бид нар мөнгөөр сольж идэг тийм. Өөрийнхөө цаг хугацаагаараа мөнгө хийнэ, өөрийнхөө цаг хугацааг мөнгөөр солино гэсэн тийм хэвшмэл ойлголтоос гарах хэрэгтэй гэж гарсан. Тэгэд энэ хэсгээр чинь миний ойлголт маш тэлж өгсөн хэсэг байгаа. Өнөөдрийн цаг өндөрлж хурдны замаар аялах зарчмуудын тухай сурсан. Тэгээд та бүхэн
маш олон зүйлийг ойлгосон, сурсан байх гэж бодож байна. Тэгээ би бас эндээс маш олон зүйлийг сураад хэрэгжүүлээд явж байгаа. Ингээд айгүй амьдрал маань айгүй баг зэрэг өөрчлөлт орсон гэж итгэж байгаа. Дараагийн дугаараар болохоор та бүхэнтэйгээ заавал унших хэрэгтэй нэг номны нэг байгаа. Тэгээд ямар ном бэ гэхээр Баян аав ядуу аав гэдэг энэ номны тухай хамтдаа ярилцах болно. Тэгээд энэ ном маань болохоор миний өгтөн явуулж байгаа Баян болох анхны ялгам гэсэн book club минь хамтдаа уншиж байгаа энэ ном байгаа. Тэгээд энэ ном бол санхүүгийн тухай, баян болох тухай яг хамгийн анх унших хэрэгтэй хэлдэм байлээ. Тэгэхээр энэ номыг та бүхэн дараагийн цаг хүртэл уншаад тэгээд хамтдаа дараагийн цагаар энэ номны тухай ярилцгаая. Дараа уулзтлаа. Түр баяртай.